За сайн байцгаана уу манай хийм ахвадтай ихэр жинлүүр хумхын ордныхны манд 7 дугаар сарын ерөнхий төлөө гэсэн уншлага эхэлж байна. За энд манай одоо хийм ахвадтай улсууд 7 дугаар сард одоо маш одоо хянуур болгоомжтой эдийн засгийн байдалтай одоо маш хянуур байх хэрэгтэй гэсэн байна. За яагаад гэх юм бол одоо таны эхэлсэн ажил юм уу тий? Таны одоо их хөдөлмөр оруулсан, хөрөнгө оруулсан за ийм ажил одоо бүтэлгүйтсэн ямар нэг байдлаар за энэ дээр одоо маш их эргэлзээ харагдаж байна л да. За тэгээ энэ дээр одоо таны толгойд юу байна гэхээр зэрэг яхаа мэдгээ байчихсан, эргэлцсэн. Тэгээ одоо нэлээд төлөвлөгөө болвол бүтээгүй ахиад одоо төлөвлөгөө байхгүй юм шиг. Тэ. За тэгээд А төлөвлөгөө дууссан бол Б гэж байхгүй. Одоо юу гэдэг ятсан шалгаанд орсон ч гэдэг юм уу. Одоо яхаа мэдгээ байсан ийм байдал харагдаж байна л да. За ингээд одоо мэдээж ямар нэг юм эхлэх хийсэн юм чинь одоо хөрөнгө мөнгө оруулсан байна, мөнгө хэрэг болсон байна. Одоо энэ дээр зээл санхүүгийн асуудал яригдж байна тийм ээ. За энэ асуудлаас болоод одоо ямар нэг байдлаар одоо одоо хууль шүүхийн газраас мэдэгдэл эсвэл банкнаас мэдэгдэл одоо юу гэдгийг тийм юм авсан. Тэмээ байдал нэлээд хүндэрсэн ийм байдал харагдаж байна шүү. За одоо ийм одоо байдал ийм хүндэрсэн хэцүү байхад одоо бас тэрний хажуугаар тань одоо бас найз нөхдөйгөө нийлсэн, аялсан, зугаалсан, мөнгө төгрөг өрсөн байдал харагдаж байна. За тэгэхээр зэрэг аялалгүй явах уу, зугаалалгүй явах уу гэхдээ энэ дээр одоо эдийн засгийн байдлаа одоо за энэ болох байлгүй гэж хаяхгүй байхыг хичээгээрэй. Тэ ягаад гэвэл одоо энд бас байдал хүндрэх магадлал өндөртэй байна гэсэн байна. За энэ дээр одоо энэ одоо гинти ийм мэдээг одоо хүмүүс одоо шоконд орсон чи өөрөө шоконд орсон. Энэ дээр одоо карма л гэж юм л та. Энэ дээр карма гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ карма юм аа одоо ямар нэг байдлаар одоо өөрийнхөө одоо бүтээсэн хийсэн юмыг өөрөө устгасан эсвэл өөрийнхөө эргэлзээнээс болсон ийм байдал харагдаж байх юм аа. За одоо за одоо энэ байдлаас одоо яаж гарах вэ? Одоо яах вэ гэсэн ийм асуудлуудтай одоо тулгарсан тийм ээ. За энэ дээр одоо гэр бүлийн ерөнхийдөө яг энэ асуудлууд бүгдээрээ одоо temporary л гэж байна л да. Тэгэхээр төр зүрийн одоо ийм асуудал байна. Эний ард та гарч чаднаа. Харин одоо гарснаа одоо юу гэдэг вэ? Өнгөрснөөсөө суралцгаа мартваа. Тийм ээ. Одоо шинэ зүйл эхэлсэнд нь одоо 7 дугаар сарын сүүл юм уу 8 дугаар сарын ихээр одоо та одоо шинэ санаа төрсөн шинэ зүйл эхлүүлэх юм магадлалтай харагдаж байна л да. Тэгэхээр энэ дээр одоо маш сайхан төлөвлөгөөтэй ажиллах тийм ээ. Ийм тал дээр анхаарнаа. За одоо энэ дээр би яагаад одоо их амжилттай явж ирсэн эсвэл одоо их хөдөлмөрлсөн зүйлийн одоо төгсгөл болцсон л харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр одоо хүмүүсийг буруутгах биш өөрөөсөө бурууг хайвуулах зүгээр байна. Яагаад гэх юм бол энэ tower moment бол ихэвчлэн одоо өөрөөсөө болж тийм ээ ямар нэг байдлаар өөрийн буруугаас олж одоо өөрийнхөө бүтээсэн зүйлийг нураасан ийм байдлыг илтгэдэг шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр анхаарна үсттэй. Тэгээ одоо өнгөрснөөсөө суралц гэсэн картнууд дахин гарсан байгаа. Мөн одоо эдийн засгийн байдалтай одоо мөнгө төгрөгөндөө одоо хянамга байгаараа гэсэн ийм юмнууд гарсан байна. За мөн одоо хол байдаг одоо хол амьдардаг бол одоо эцэг эхээсээ одоо юм уу гэр орноосоо одоо мэдээ дуулах магадлалтай тэ одоо юу гэдгийг эцэг эхийн бие мууц энэ дээр ялангуяа эрэгтэй хүн харагдаж байна л та тийм ээ. За ийм зарим нэг хүмүүс нь шүү. Би одоо аль болох олон талаас нь уншиж одоо хүргэхийг хичээдэг шүү. Аль болохоор зэрэг
ойлгомжтой тий одоо хүзүрнүүдэд аль болохоор зэрэг энгийнээр тайлбарлахыг оролддог шүү. Энэ дээр бас ойлгоно үсттэй. За одоо зарим нэг хүмүүс бол ийм мэдээ авах нэ. За энэ мэдээ болвол одоо юу гэдгийг эцэг эхийн бие муудсан эсвэл одоо ах トゥ амраг садан юу ч гэдгийг. За ийм мэдээ авсанаар одоо бас энд юм эд хөрөнгө өвлөж авсан ийм харагдаж байна л да. Хэдийгээр энэ харамсалтай мэдээ боловч одоо таны хувьд одоо эд хөрөнгийн одоо өвлөж авсан өвлөж авсан зүйлийг одоо зүйлээрч гэдэг юм уу, өвлөж авсан хөрөнгөөрч гэдэг юм уу, одоо шинэ бизнес эхлүүлсэн эсвэл асуудлаа шийдсэн ийм байдал харагдаж байна. За энийг ярьсан тийм ээ. За энэ дээр одоо таны одоо бүтэлгүй байгаа төлөвлөгөөнүүдийг одоо шинжлэх одоо эсвэл бол одоо өөрчлөх их чухал байна гэсэн байна шүү тийм ээ. Нэгэнт одоо бүтэхгүй ингээд асуудал гарчихсан юмыг одоо дахин эхлэхгүй байхыг анхаараарай тий. Бүтээгүй зүйлийг одоо ахиж хөрөнгө оруулж ахиж яахгүй өшөө шин санаа өшөө шин эхлэл хийгээрэй гэсэн ийм мессеж байж шүү. За тэгээ одоо өөрийнхөө мөрөөдөлд одоо итгэл энэ дээр одоо бас итгэлгүй байдал харагдаад байна л да. Тэгэхээр зэрэг өөрийнхөө мөрөөдөлд одоо итгэлтэй байгаарай гэсэн ийм мессеж байна. Ер нь бол яг ийм хүнд асуудалд ороход одоо явж одоо гэр бүлийн тусламж л хэрэг болдог. Энд дээр бас тийм л юм харж байна тийм ээ. Таныг одоо хүнд байдлаас гаргах хинбэ гэхээр зэрэг одоо гэр бүлэл гэж байна. За иймэрхүү юм байна. За энэ дээр одоо бас өөрийнхөө алдаанаас суралцах одоо өнгөрснийг давтахгүй алдааг давтахгүй байх гэж яриад байна шүү дээ. За энэ дээр одоо ялангуяа одоо эцэг эхийнхээ өгсөн зөвлөгөө юм уу, найз нөхдөдийнхээ өгсөн зөвлөгөө өөрт хэрэгтэй одоо тийм зөвлөгөө эсвэл одоо шүүмжлэлийг одоо хүлээж авах нь чухал юм шүү. Ягаад гэх юм бол одоо эцэг эх чинь одоо чамаа хэдийгээр одоо загнаж байгаа ч гэсэн хэлсэн үг нь үнэн байна. Энийг одоо бас дургуйцахгүйхэн шиг хүлээж аваарай гэсэн юм байна. Тэгэхээр зэрэг энэ сургамж бол одоо чиний дараагийн одоо юу гэдгийг ажил төрөл юм уу шинээр эхэлж байгаа юмд эсвэл дараагийн одоо амьдралд чинь хэрэг болохоор ийм мессежнүүд байж гин шүү. Эсвэл биелэхээс ч гэдэг юм уу заа юу. Тийм учраас тийм өөртөө хэрэгтэй шүүмжийг бас маш сайн сонсож байгаарай гэсэн байна. За одоо энэ хууль шүүхтийн асуудал яригадаад байгаа шүү. За яг энэ дээр би одоо энд одоо бас би бас хэлс хэрэгт гүтгэгдсэн юм шиг одоо хэлс юу чинь тийм ээ. Бас нэг тийм юм харагдаж байгаа юм. Энд одоо мөн одоо эд хөрөнгийн маргаан байж болно тий. За ийм байдлаар одоо ямар ч байсан нэг хууль шүүхийн асуудал дээр байна гэдэг ингээд давхар 3 давхар гарцсан байж байгаа учраас яриад байгаа шүү. За тэгэхээр зэрэг энэ дээр анхаараарай. Ерөнхийдөө ийм таныг одоо хорвоо ертөнцид одоо тестинг тий шалгаж байгаа юм байна л гэсэн байна тийм ээ. Тэгэхээр одоо энэ шалгалтыг одоо даваад энэ нь бол яг хөө temporary одоо төр зүрийн асуудлаа нэг их үр дүнтэй оршоод чамайг зовоод байхаар асуудал биш байна. За тийм учраас одоо авах ёстой сургамжийг авсан бол дараагийн одоо шинэ амьдрал шинэ ажил төрөлч гэдэг юм уу эхлэхэд бэлэн байна гэсэн байна. За зарим нэг улсууд нь одоо шинэ машин тэрэг авах хүсэлтэй сонирхолтой улсууд бол одоо эдийн засгийн байдлыг одоо маш сайн бодолцож үзэж вэж одоо машин тэрэгний асуудлаа яриарай гэсэн юм мессеж өгч байна. За мөн энэ дээр одоо дими юм шиг хүн дотор хүнээс сонсноо гэдэг чи сонсороо л гэдэг дахин гарцсан байгаа учраас хэлэх гээд байна л да тийм ээ. За тэгэхээр зэрэг дотор хүнээс сонсно гэхэр чинь одоо за өөрөө мэдсээр байж за би одоо жишээлх юм бол энэ машиныг авахд миний мөнгө хүрэхгүй нэ би одоо сарын тэдэн төгрөгийн орлоготой тэдийн одоо тийм төлбөртэй тэдийн тийм төлбөртэй өгнө. Гэтэл энэ машины мөнгөийг төлөхөд надад тэдэн төгрөг дутуу байх юм байна гэдгийг мэдсээр байж авах. Өөрөө эсвэл одоо ороод за энийг хийвэл яачих болоо одоо эвгүүтэй энэ гэж гисээр байж тэр юм хийх гих мэтчлийн юмн дээр одоо
нэг их одоо далдыг хардаг хүн гэж юу нь юу ч байх вэ. Одоо тэгээ ерөнхийдөө тиймэрхүү юмн дээр одоо өөрийнхөө дотор хүнийг сайхан сонсож сураарай гэсэн бас ийм мессеж байж шүү. За одоо хайр сэтгэлийн асуудал дээр одоо бас энэ дээр энэ дээр одоо ямар нэг эд хөрөнгийн байдлаас болж муудалцсан аль эсвэл одоо гэр бүл ямар ч байсан нэг үл ойлголцол гарсан байдал харагдаж байна л да. Гэр бүл эсвэл одоо найз залуу, найз хүүхэнтэйгээ тийм ээ. За энэ дээр одоо эсвэл одоо танд худлаа ярьсан, эсвэл эсвэл өөр хүнтэй холбогдсон ч юм уу тийм ээ. За ийм улсууд байх юм бол одоо энэ 7 дугаар сард одоо буцаж нийлэх магадлалтай юм байна. За энэ дээр одоо би харахаар одоо асуудал нэг талдаа биш хоёр талдаа байна л гэж. Тэгэхээр яг хөө тэр хүний одоо алдаа байна, таны алдаа байна гэсэн үг. Тэгэхээр энийг одоо уучлаад юм уу эсвэл одоо хоорондоо ярилцаад сайхан өөрөө бас жоохон идэвхтэй байхыг одоо танаас шаардсан байна тийм ээ. Тийм одоо уучлаад өшөөгөөд явах юм бол одоо сайхан өшөө сайхан хайр болж хоёрхаар ийм харьцааг одоо таслах хэрэг байна уу гэсэн ийм мессеж байж байна. За энд одоо бас нэг тийм ч амархан салчгаар улсууд харагдахгүй байна. Яагаад гэх юм бол одоо энд одоо урд насны юм байдаг юм байна тийм ээ. Урд наснда учирч уулзаж явсан одоо энэ наснда одоо юу гэдгийг одоо биенээ таньж уулзсан улсууд бол одоо салахад тийм амар биш байдаг тий. За тийм мессеж байна. Энд дээр соул мэд учраас л одоо ингээд салахгүй байгаад байгаа юм шүү дээ гэдгийг одоо ойлгоорой. Өөрийнхөө бас алдааг ойлгож ухаар нь хоёр талаас нь бодож үзээрэй. За ингээд та бүхэндээ одоо 7 дугаар сард нь ажил амьдралд нь амжилт хүсье. Өнөөдөр одоо зуны дунд сарын шөнийн 1-ний сайхан өдөр ийм сайхан уншлага хийлээ. Одоо та бүхэн анхаарах зүйлээ аваад хаях зүйлээ одоо хаян үздэй. За ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байвал миний одоо Монгол Стар Тайротоор орж мэдээлэл аваарэ. За амжилт хүсье баяртай.